Зэсийн үн үргэлжлэн өснө гэж таамаглаж байна уу? Суурь хүчин зүйлс юу хэлж байна вэ? I don't worry about prices. They will definitely fluctuate. Би үнийн хөдөлгөөнд санаа зовхгүй байна. But copper has Хэлбэлцэх нь бол ойлгомжтой. Гэхдээ зэсийн ирээд үе гэрэлтэй байна. Дэлхийн 8 тэрбум хүн амд хэрэгцээтэй металл шүү дээ. Ногоон, доктортой эрчим хүч болон дата төвийн эрэлт өндөр байна. Үндэсний аюулгүй байдал талаас ач холбогдолтой зүйл. Бидний эргэн тойронд ашиглагдаж буй бүхий л зүйлд зэс хэрэгтэй. Энэ ярилцлагыг бичиж байгаа камерууд гэрэлгээд бүхий л тоног төхөөрөмжөд зэс шаардлагатай. Bloomberg-ийн төв оффист очисон ч тэнд бүхэлдээ л зэс байгаа. Тэгэхээр удаан хугацаанд хэрэгжсэн хуучин уурхайнуудын зэсийн агуулга буурч байгаа. Олборлоход хэлбэр уурхайнууд хэдийнэ хэрэгжээ дуусаж байна. Гэхдээ хайгуулын боломж өргөн байна. Ялангуяа Африк төвд. Гэхдээ л энэ салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй байна шүү дээ. Энэ асуудал юутай холбоотой вэ? Хөрөнгө оруулалт хангалттай байгаа гэж бодож байна. Бид бараг 50 орчим тэрбум ам долларын хөрөнгийг босгоод байгаа. Бид Катар улстай стратегийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тэнд хангалттай капитал бий. Сауди Арабч хамтрах сонирхолтой байгаа. Хөрөнгө оруулалтад хувь нэмэр оруулж байгаа хөгжиж буй орнуудад ч ихээр гарч ирж байна. Хэрвээ зэсийн өндөр агуулгатай, тогтвортой олборлолт хийж чадна гэсэн баталгаатай бол хөрөнгө босгоход ямар ч асуудал байхгүй. Гол эрсдлийг юу гэж харж байна вэ? Зөвхөн зэс гэлтгүй металлын зах зээлд ямар эрсдэл байна вэ? Бид үнэт металл дуртай. Учир нь үнэтэй болохоор. Зарим тохиолдолд үнэт металлыг цөөр металлуудтай адил түвшинд харддаг. Бид Конгод цайр болон мөнгөний олборлолт хийж байгаа. Сүүлд зэс алтны ордоч нээн илрүүлсэн. Тэгэхээр үнэт металлууд ам долларын эсрэг маш сайн үзүүлэлттэй байна. Ам доллар энэ өндөр үнцэнтэй металлуудын эсрэг суларч байна. Энэ бол цаашид ямар нэгэн цаадгүй үргэлжлэх процессоо гэж бодож байна. Үргэлжлэн гэж үзэж байгаа юу? Хэрвээ үнэт металлаар баталгаажаагүй фиат валютад хүүг бууруулбал хэрвээ холбооны нөөцийн банк үнэхээр бодлогын хүүгээ бууруулна гэж үзвэл эдгээр үнэт металл, суурь металл Америк долларын эсрэг дөрвтөө өснө гэж үзэж болох байх. Гэхдээ энэ бол бидний санаа зовох асуудал биш. Учир нь бид үүнд цагаа өрмээргүй байна. Харин орон нутгтай хамтран доктортойгоор хөгжүүлэх боломжтой өндөр чанартай хөдрийн биетийг л бид хайх болно. Орон нутгтай хамтрах тухайд гэвэл энэ бол доктортой уул уурхайн нэн чухал элемент. Та Вашингтон хотноо Project Vault санаачлагын нээлтэд оролцоод ирсэн шүү дээ. 12 тэрбум ам долларын ашигт малтамлын нөөц бүрдүүлэх энэхүү төлөвлөгөө нь зөвхөн Африкаар тогтохгүй дэлхийн уул уурхайн салбарт ямар ач холбогдолтой гэж харж байна вэ? Энэ бол уул уурхайн салбарын хувьд маш сайн мэдээ. Учир нь энэ төсөл Америк нэгдсэн улсын эдийн засаг дах батлан хамгаалахаас бусад салбаруудыг чухал ашигт малтамлаар хангах нөөцийн томоохон сан байгуулах зорилтын эхлэл болж байгаа. Ингэснээр дата төв байгуулах, эдийн засгийг цахилгаанжуулах, аж үйлдвэрлэж бүтээн байгуулалт хийхэд зорж буй томоохон компаниудыг чухал түүхий дээр доктортой хангах юм. Тэгэхээр ерөнхийдөө Африкт одоо олборлож буй түүхийдүүд байхгүйгээр бид илүү орчин үеийн сайн сайхан дэлхийг бүтээж чадахгүй гэсэн ойлголтын нэг хэсэг гэж явуулна. Таны компаниуд болон эзэмшиж буй зарим уурхайнууд үүнтэй яах аргагүй холбогдно. Энэ төсөлд танай компаниуд хэрхэн оролцсон гэсэн хүлээлттэй байгаа вэ? Тэр нөөцийг дүүрэхэд л туслана да. Америк нэгдсэн улсын засгийн газар, экспорт импортын банк болон засгийн газрын бусад агентлагууд 12 тэрбум ам долларын төслийг санаачлан хэрэгжүүлж байгаад уул уурхайн салбарын маш баяртай байгаа. 12 тэрбумын санхүүжилтийн 2 тэрбум орчмыг үнэт зааснаас 10 тэрбумыг Эксим банкны урт хугацааны санхүүжилтээр бүрдүүлнэ. Үүнийг өснө нэмэгдүүлэх боломжтой. Дан зах зээлд суурилсан учраас маш сонирхолтой хөрөнгө оруулалтын схем юм. Жишээлбэл General Motors-ийн гүйцэтгэх захирал Мари Бара үүнд оролцсон. Нөөцийн санд тэд захиалга өгнө, захиас нэгэн сангаас олж өгнө. Зах зээлийн хүчин зүйлс төслийг чиглүүлнэ гэсэн үг. Тэгэхээр санхүүжилтанд тогтмол өсөж 48 тэрбум, бүр 72 тэрбум хүрэхдээ ч болохгүй зүйл үгүй.